Өнөөдөр сонин ардчилсан намын 27 сайхан бэлгийг унгах уу? Улсын их хурлын ардчилсан намын бүлгийн 27 гишүүн фракцийн зөрчлийг үл тоож, улс орны эдийн засгийг өөд татах чадвартай гэсэн шалгуураар амар жаргалыг ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Тиймээс тэд үндэсний зөвлөх хорооны хурал дээр сайхан бэлгийн эсрэг санал өгсөн гин. Энэ бол эхний дөхөө. Улсын их хурлын бүлэг дэмжих үү гэсэн асуултад энх бол бүлэг үндэсний зөвлөх хорооны шийдвэрийг хүндлэх ёстой. Үндэсний зөвлөх хороо бол намын албан ёсны дээд байгууллага гэсэн тайлбар хийсэн. Гэхдээ улсын их хурлын бүлгийн дарга Эрдэнэт нам бүлэг хоёр тусдаа дүрмтэй гэдэг үгээ хэлээд зүтгэчихвэл байдал биштэн. Өнөөдөр болох ардчилсан намын бүлгийн хуралдаанаар ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэн. Улс төрийн бусад намтай зөвшөлдсөн хэрвээ сөрөг хүчин ардчилсан намын бүлэгтээ нэгдэх юм бол сайхан бэлэг ерөнхий сайд болж чадахгүй. Ингэх юм бол төрийн ажил бас л саатна. Улс төрийн таймсан сайхан бэлэг дэмжлэг хүлээх үү? Албан хуйгад муу ажилласан байна. Түүнээс биш кабинетын тун сайн ажилласан тул сайхан бэлгийг оруулж ирлэгийг хошигнол газар авлаа. Түүнчлэн амар жаргал мань хүнийг улсын хурлын босго давхгүй бүдэрнэ гэж зөвнөв. Сайхан бэлгийн тухайд хэлсэн дээлтийн дуу хоолойг боомлох, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар болох сайтуудын мэдээний доорх сэтгэлийг хянах, улмаар Кинг хаанаас ямар зорилгоор сэтгэгдэл бичсэнийг тогтооно гэж мэдэгдэж байсан нэгэн. Иймээс хэвлэлийнхний дайсан гэж цоллогдох шахсан нөхөр. Сууга битгий сажаараа хинэж байсан сайхан бэлэг ардчлалын тэртээ хар өдрүүдэд сайдын алба хашиж байв. Түүнчлэн алтан хуйгийн баруун гарын үргийг гүйцэтгэж галт хавааг нь хариуцсан нөхөр. Тийм байдал эзэнд нь хариуцлага тооцож зах зээг нь дахин шүтнэ гэдэг амаргүй байх үз. Нөгөөтэйгүр сөрөгчнийхэн энэ эрхлэмийг дэмжинэ гэдэг юу л бол их л том зүйлээр гар цайлгах хэрэг гарах вэ. Өдрийн сонин улсын хурлын дарга энх бол сайхан бэлгийг улсын хурлаар